괜찮아. 나도 해도 붙여야 돼? 붙여자, 그럼 이거 가르쳐. 붙여야지? 네. 자, 봅시다. 네가 붙여, 나노. 자. 없어. 갈지? 자, 추천해놓았어. 없어. 나도 너는 되게 붙여주네. 자, 다시 주세요. 자, 이런 거 하자면, 그때 추천해놓어. 자, 한번 자. 자. ээж хүүхдүүдийг наадам болгож ингэж урдан бэлтгэж 자. ээж таван хүүхдүүдтэй ном гаргахыг зааж өгч. ээж нэг хүүхдүүдтэй ном харахыг зааж. ээжтэй хүүхдүүд нь 자, болчихсон үү? Энэ тэгээд ээжийн тухай, хүүхдүүдийн тухай, номсон харж байгаа тухай очино үү? За, тэгвэл энэ зургийг харснараа өнөөдөр бид ямар хичээл үзэж байгаа гэж бодож байна? Ээжийн тухай. За, тэгвэл өнөөдөр бид ээжийн тухай харна тийм ээ? Бид ээжийн тухай харна. За, тэгвэл ямар зүйл бодоо? 자, 김치. 자, 그것도 아빠가 이렇게 정하지. 어떻게 자, 그것도 훨씬 아빠가 이렇게 정하지. 쉽게 하고. 하루에 내린 것도 아빠가 헌니 학생 막 저는 다운 부분데 이도시. 뒤에 질서는 소소치. kumur nijge musik хогол гэж өгтөл тэр амархан хугалж орхив. Бас таван musik нийлүүлэн баглаа хугал гэж өгөхөд тавуулаа дараахан авалтад хугалж чадсангүй. Алангай таван хүндээ сурж өгүүлрүү. Та таван хөгөө миний нэгэн хэлхийгээс төрсөн биш үү? Та нар ганцхан савл аливаа нижгэн мөс мэд амархан дийлдэгдэн. Хэрвээ та нар эвээ нэгтгэвэл тэр багцлсан мөс мэд бат бэх болж хиндэж хэлбэр дээдэхгүй болно гэж сурчээ. За. За тэгвэл өнөө та бүхэн эхийг 1 минут уншина. За эхийг уншдаа ойлгож уншаарай. Уншия.
За, өчтөд үзүүлж хараа. Болж байна уу? За, одоо хоёр хүн байна. За, болжээ. За, тэгвэл надад 5 хүн гараад наашаа 5 хүн гарах хэрэглээ. За. Наашаа хараа. Наад чи юу вэ? Юу гэсэн юм? Мод өгсөн байгаа гэсэн тийм. За тэгвэл сая бидний уншсан их дотор мэддэхгүй 2-3-аас үг байсан. Ямар үг байсан болоо. За хэлнэ. За ничгээр гэсэн үг байсан байна. Ничгээр. За мус зүйтэй. За энэ харуу утгыг мэдгүй байгаа бах тийм. Ничгээр гэсэн чи юу гэсэн үг байсан бэ? Болдоо. За сууж. За. Мус гэсэн чи юу гэсэн үг вэ? За наад дээр чинь тайлбар байгаа шүү дээ. Ничгээр гэсэн чи юу гэсэн юм бэ? За. Тэгэхээр ничгээр гэдэг нь нэг гэсэн үг байсан тийм үү? За. Мус бидний юу гэсэн үг байсан бэ? Сумыг гэсэн чи. Сумыг гэсэн. За тэгвэл багш энэ танхим зориулаад багш сум биш нэг юм мод бидэд ирлээ. Өөрсдөө болж байгаа. За тэгвэл энэ нэг сумыг бид ханд өглөө та бүх хоолод үзтээ. Уяасан бэ? Хурцсан уу? Оо за хурцсан байна. За сууч. За тэгвэл багш За яагаад ч юм Нэг сумыг анхан хөвгөх үед ямар бодол төрсөн бэ? За Би хүүхдүүдийг хувааж харан хувааж чадахгүй гэж бодсон. за. Би энийг хизээ цугуулж чадахгүй яана гэж бодсон. За өөр бодсон байна. За хавцаа нутдаг. За Цугуулж чадахгүй байхдаа гэж бодсон. За Би хувааж чадахгүй гэж бодсон. За давцуулахгүй шүү. Хүний ярьсан давцуулахгүй өөрөө бодлыг хэлдэг гэж. За Би хувааж чадахгүй гэж бодсон. За юу бодсон юм байхгүй юу? Тэг суужсэн хүмүүс юу гэж бодсон юм болоо? За Би чадах. За би чадандаа гэж бодсон тийм үү? Ганцхан сум юм чинь ганцхан мод юм чинь би бүгд чадлаа гэж бодсон юм байна уу? Тэр байж тийм ээ. За тэгэхээр ганц сумыг хуусах хэлбэр юм байна уу? Хэзээ байна уу? Хэлбэр байна тийм үү? Тэгвэл одоо нэг хүн гараад. За энэ хэдэн шиг байна? Тав шиг багцсан сум байна. Энэ багцсан сумыг хуулаад үзээрэй. Хурцсан уу? Яг тураа юм. Энэ болтоштой урчин. Багцсан бусам болгоо хуурсан уу? За сууч. За гарч ирээ зэрэгтэйгаа хуулаад сэтгэлээ хэлэхгүй мэн үү? За энэ ч бол За хурцсан уу? За яг тураа хүмүүс тавуулын багцсан 5 шиг болох
заахгүй чадахгүй юу? За. Гацхгүй мөн үү? Зоригтой. Эний хогч зоригтой мөн үү? Үгүй дээ. За, үгүй. Би энэ дараа бас асууж миний ажиглаад бодож байгаа энэ 500 боолоход ямар чтэй байна. Тэгээд хоосноо. Яг туулахгүй байна. Хаваа шиг Олон байгаа ч сонсохгүй байна гэж юм тий. За юус ирчих юм бэ? За энэ харин Манчсан таван сомыг угаж чадаагүй үеийн бодол. за 5 сум байхад яагаад тулаагүй болоо мөн Хэцүү байсан. хэцүү байна. Яагаад хэцүү байна? Яг гэвэл таван сэнгийн багцсан болохоор. 5 шүү учраас за. Яг гэвэл маш олон таван сэнгийн багцсан болохоор. Олон ширхэг учраас гэж юм. За Таван сэнгийг багцаж байсан болохоор би нэг угаж чадахгүй байхад гэсэн. За золоо юм чинь. Золоо. Үгүй махгүй. Золлоо. За бид юу гэж чинь? Юу угаж чадахгүй байсан. За босоод цангаар харуулах хэрэгтэй. За өөр бодол хүсэхгүй маань уу? За Яа, хоо угаж чадахгүй байхад. за Эцэг хүүхдүүдэд ямар сургаал болсон бэ? за ээж юм хэлсэн шүү дээ. За халуунаас эхлэе. Дэвтэлтэй бүхнийг чорно. За. Дэвтэл. За. Зоолон хамсан зүйл. Тамуусаа салаад өгвөл хүмүүс гадна хэлбэрхэн дий. Зүйлээ хамлаа сууж болохгүй юм байна шүү дээ. За өөр хэлэхгүй мэн бүгдээ. Муудастаж болохгүй. Муудалцж болохгүй. За. За Бидний биеиндээ туслах хэрэгтэй байна. туслах хэрэгтэй. Өөр за. Ангиж авахгүй. Яг гэвэл энэ таван сумыг тугаж чадахгүй болохоор ангиж авахгүй. За тэгэхээр ээж нь хүүхдүүдтэй сургаж ямар сургууль хийсэн бэ гэдэг ануусны бараг хэлчихлээ. За нөө энэ харин асуугаар хүүхдүүдээс юу хүсэж байна бол гэсэн бол Эв найрамдал. За за юусэн эвтэй байх. Хүчтэй байх. Энэ биеэ хамгаалах. Хамгаалах. Би чадна гэж бодсон. За, шүд
Биднээсээ миний хүү чадна гэсэн тийм. За энэ чинь би бидэнд туслах. туслах гэдэг байхгүй юу? Өөчтэй. За өөр гамшиггүй юу? Тэгээд энэ Зэрэгтэй байх. зэрэгтэй байх. За зөвхөн бичлээ. Замгар хүчтэй байх. Энэ хүчтэй байх. За тэгэхээр асуугаа ээж маань бүгд ямар агсаа гэсэн юм шиг мэдээ. Тэгвэл бид энэ нэг яг хамт олон байхдаа байх. Хэлбэрхэн хүмүүс дийлэхгүй. Заавар. Энэ найрамдтай хамт олон болоход энэ бүхэл бас хүчиж болох юм тийм ээ. За тэгвэл ээжигээ загсан хэлдэг үгдийг багштай хийж өгөх болно аавынхаа. Тийм ээ. За миний хүү гээл тэ. За. Ээж маань намайг гэртээ гэртээ жаараа бичдэг. За өөр. За ээж маань намайг усан жажаараа гэдэг. За. Ээж маань намайг өөрөөр. За. Ээж маань намайг дүүгээ хардаг байна. Тийм ээ. Өөр. Ээж бол хүүхдээ чаас хэлдэг тийм ээ. За. Дүүгээ мэдээ тасалж байгаа. Оо зүйтэй өөр. Энэ нь Аавч. за. Надад бүгд чадчихгүй. За. Энэ чи. За. Чи станаа айтаа. За. Надад өшгөж болохгүй гэсэн. Юу? Шатсаар мэдгүй. За яг чи. За. Тэгээд За. Энэ аавч нэмээд өчнөө сайхан суугаад зөндөө гэдэг тийм ээ. Та бүхэн зарим мартаад агшил байх тийм ээ. За тэгтээ бол чи нүсэн байна. Өшөө олон хүмүүс гараа орсон аа. За хэлээ. Ээж намайг зөвхөн тэгээд Тэгсэн. Энд дэвшиж чадахгүй гэсэн. За. За бүгд одоо тэгээд эргэцүүлсэн бодож хийнэ. Эргэцүүлсэн бодож хийнэ. За эргэцүүлсэн бодож хийнэ. За зөв бодож хийх. За зөв бодож юу хийх юм болоо бодож байгаа юм. За багш. За би бодохдоо гэж юм тийм үү? Тийм. За.
Асуу тавиа. За. Та бүхэн энэ ихийг уншаад юу ойлгож авсан бэ? За тэгэхээр бид өнөөдөр албан ёсоор эв найрамдлаа, эвтэй байх, хүчтэй байгаарай. За хамгаалах, эмээгүй, шатан биедээ туслах, зөвхөн хасна эдгээр үгээр хандсан тийм үү? Тэгвэл бид анги хам талын дотроо найз нөхдөйгээ байхдаа ямар зүйлийг баримталж баймаар байна. Тэрийг бичиж. Тэгвэл яасан вэ? За бичээ. Найз нөхдөйгээ эвтэй байгаад ямар зүйлийг баримтлах зүгээр тэрийг өөрийн бодлоор бичих. Нэг өгүүлбэрт багтаад бичээрэй. Дууссан мөн үү? Дууссан хүн сэрдэн дээр гараад. За, юу хийсэн бэ? За. Даасмутар нач. Эвдээ байх бас төлөвлөсөн. За тэр За найзынхаа унахаар босгож өгөх хэрэгтэй гэж бодож байсан юм тийм. Найсаа туслана гэсэн үг байна тийм ээ. За найсаа За. Эндээ зодтолж мууддаг байх. За. Мөн бичээрэй. Ингээ хандаа ихтэй байх. Мууд байх. Найз нөхдөд сонсох. Жигтэй найз нөхдөд сонсох. Найз нөхдөд сонссон тийм ээ. За бач.
자. 자. 자, 어찌는 이 사람들은 Este biscuito con las flores para que se pasen. 자, 시작하래. 아까 교육 시작다. 교육 시켜. 꿀이야. 자, 빨리 자, 위에 뒀어. 위에 김치. 자, 이 넣친다면 위에 김치. 위에 뒀어. 자, 자, 또 누구들 진대로서 양으로 그냥 마셔도 된다. 기린 치는 데만. 그래서 마셔도 진대면. 자, 또 누구들 치는 데만 이렇게 가르치네. 너는 자, 이 집에서 요구 좋지. 요구 와서 참. 이 집에 하여튼 좀 그만 없다. 어서 장갑 마시 하다가 장갑 그만. 자, 이렇게 산이다고 산내기를 넣었다고 넣어. 자, 산이다고 산내기를 자, It means it. 자, 이문 자체 만들 붙일 수 있어. 자, 이문 넣죠. 그래? 자, 마비 준비. 자, 이렇게 하면 자, 혹시 여기? 자,
Юу зүтгэлээр ирсэн үү? Тэгэхээр Сэтгэлээр ирсэн. Сэтгэлээр За тэнд онцлогуудыг хэлсэн. За тэнд эрдэмийг эхнээс юу юмсан бэ? За мөн сайхан сэтгэлийн үзэг шар тас жийтэй. Багш цамар батгаа өсөж хэлэхгүй. За аймаа зөөн татвартай. За За энэ ихтэй холбоотой зүйл гэсэн чинь багш тийм ээ. За За тэгэхээр бид нар өнөөдрийн үндсэн хичээлээрээ тийм ээ. Юу ойлгож авсан бэ хүүхдүүдээ? Эв нэмтийг маш зүйтэй. Эв нэмт эвтэй байхыг. За эв нэмт. За эв нэмт багш бичиж. Эв нэмт. За эв нэмт. Эв нэмт. Тэгэхээр ерөөсөө өнөөдөр минь эв нэмттэй эвтэй байх гэдэг тийм. Залуугаа юм ихлээр нэг сум өнгөрсөн тийм. Яагаад нэг сум өнгөрсөн юм бэ? За ахгүйч нөө өнгөрсөн. Хөшөө. Нэгээрээ явбал юу таах гэсэн? Султан дээр бүр Зүйтэй нэгээрээ явбал энэ хугарч байгаа энэ сумтай нэгэн ажил яг нь дийлдэглээ хүн дийлдэг. Олуулаа таван хүн явбал олуулаа эвтэй явбал хэмдэж үл дийлднэ гэсэн тийм үү? Энэ багцлсан сум мэд хэмдэж үл дийлднэ гэсэн байна шүү дээ. За тэгэхээр нашаа аян сайн хаалттай байгаа. Тэгэхээр бид өнөөдрийнхөө хичээлээр тийм ээ ээжийн тухай үзсэн гэж ярьсан тийм ээ. Тэгээд агамгай маань ээжтэй. За ээж маань тав бүдээ ясна лээ. За багштай энэ их маш төлөвлөгөө тодорхой ярьж өгөх юм байна уу? Энэ сайн уншсан их ярьж өгөх юм байна уу багштай? За халамаас Чангаар яриалаа. За. Өөр ярихгүй байна уу? Энд явчих. За энэ. За басаа.
그리고 다음 선을 가로서 이게 받았어. 점수는 저거 찾다고. За тэгвэл манай ангийнхан нэг нэгээрээ явбал яах вэ? Юу таасан? 근데 Энэ сайн төгсөн сүнтэй. За сумануудаа төгсөн дөө. За нэг нэгээрээ явбал нэг нэгээрээ биенээс хол явбал энэ богсон энэ модтой ашиг байна. Олоолаа ямар байвал юмгаатай Олоолаа эртээ явбал энд багцсан сумбит ямар яах вэ? Багцсан сумбит батбух явах нь тийм ээ. За батбух явах нь шүү дээ. За тэгвэл багш нэг бүжээрүүдэд харж явъя. За уучлаарай багш нэг эрдэмийн дэв эрдээ бол тэгэхээр багшийн хэлснээс багш нэг бүжээрүүдэд гараад бэлдсэн байсан. Гэтэл та бүхэн багшаасаа илүү сайхан эрдээ нартай энэ ихтэй холбоотой бүжээрүүдийг олж ирсэн байна шүү. Тийм ээ? За эрдэмийн дэв юмд очир модон мөчөө тийм ээ? Аливаа юм учиртай чанцантай юм өстэй эвийг сэтгэлээр эдмиг хичээлээ. За эрдээ бол хүчтэй. Эв найрамдалтай бол ямар ах нь? хүчтэй. Манай хамт олон эрдээ найрамдалтай бол ямар ах нь? Хүчтэй. За тэгэхээр хоёрын ангийн өрөө харъя. Эв найрамдалтай байх. Тийм өрөө харахтаа. Бид нар хамтдаа байвал хүчтэй. Бид хамтдаа байвал хүчтэй. Зүйтэй. Өрөө харахтаа. Өрөө. За шинэ Бид хамтдаа байвал хүчтэй. Байвал хүчтэй. За юм өрөөдөө очих. За тэгвэл бид энэ хичээлийн чинь ертөнцийн гурван хичээл хоосон тийм ээ? За тэгвэл ертөнцийн гурван дотор эв гэсэн юм орж зохиож болох уу? За яаж зохиож болох юм бэ? За эв найтай байх. За багш нэг За энэ хэлтэй. За хамгийн дээд бүх эв найралтай. Тэгэхээр эв найралтай байж бүх зүйлийг бүтээж чадна гэж юм тийм үү? За хамгийн дээдийн доод тийм ээ? Доод дээд юу эрдэм бидний сурч мэдж байгаа эрдэм ном тийм ээ? За доод эрдэм баяр. Тийм баяр хүмүүс нэг чухал биш хань тийм. За ихтэй байх хэрэгтэй. Эв найралтай ээжж альбаа зүйлийг бүтээж хийж чадна гэдэг санаа гаргасан байна тийм ээ? Тэгэхээр ялангуяа их маань хүүхдүүдээ маш сайхан сургаал хэлсэнтэй адилхан та бүхэн энэ сургаал үгийг зүрх сэтгэлдээ бодож тийм ээ? Өөр найс нөхөдөө хийж эв найралтай байх хэрэгтэй юм байна гэдгийг өнөөдрийн хичээлээр олж авсан уу? За тэгэхээр та бүхэн өнөөдрөөс эхлээд бид хамтдаа байх хүчтэй гэсэн ураад ажиллах нь байна тийм ээ? За хичээл суусан сурагчдаа баярлалаа. Хичээл заасан багшаа баярлалаа. Маш сайн бүгд за баярлалаа.